Энэ яг нөөтийн асуудал руу би бол дэмжихгүй байр суурьтай байгаа. Та нар ч одоо нэгийг хараад нэг юм ярихаар тийм ээ гэчээл нөгөөх нь шал эсрэг байр суурьтай асуудал илэрхийлж хахад санал байр суурь илэрхийлж байгаа тийм ээ л гэж сууж ах юм. Гэхдээ нөөтийн босго нэмэгдүүлэх чинь далд эзэнс чи томорд юм байгаа ч гэдэг. Жижиг дунд аж ахуй дэмжиж байгаамаа гэдэг. Үгүйгээ тэр нөөтийн хуулигд чинь бүртгэлийн хамгийн эцсийн хэрэглэгчээс л авдаг л татвар шүү дээ. Тэгээд ингээд 400 саяын босго нэмэгдүүлэхэд чинь тэр жижиг дунд аж ахуйн нэг чинь харин ч бүр юм зарч чадхаа болно. Гадаад импортоос орж ирж байгаа бүтээгдэхүүнд өрсөлдөж чадхаа болно шүү дээ. Тэр чинь өртгөн улам л нэмэгдэнэ. Харин ч бүгдээрээ нөөт төлөгч болж ш тэр малчтын зарж байгаа, гар дээрээс зарж байгаа одоо юу гэдэг тэр хүнс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа тэр жижиг дунд аж ахуй харин эн чинь дэмжих хэрэгтэй байхгүй дэмжиж байгаа уу шүү дээ тэр чинь. Тэнгүүд одоо нөөтийн босго нэмэгдүүлэнгүүд жижиг дундаа дэмжиж байгаа мэ гэж одоо яриад сууж байгаа санжаа. Гэхдээ та нар ч одоо яхаар ингээ 180 градус сэргээд байд. 6 сарын өмнө чинь жижиг дундаа дэмжиж байгаа маа. Эцсийн хэрэглэгчд нь бид нар нөөтийн буцаалтыг нэмж өгснөөрөө харин ч бүртгэл сайжирнаа л гэж ярьсан. Тэгсэн чи одоо нөөтийн буцаалтыг тансаг хэрэглээнд явах юмаа гэж яриад. Юу яриад байгаа юм бэ? Тэг хоёр хамтарсан байнгуурын хурал болж сайдар нь байхгүй. Тэг орж ирсэн хүмүүс нэг хүн юм хэлэхээр 180 градус сэргээл нөгөө юм хэлэхээр 180 градус дэмжиж байгаа маа л ингээд ах юм. Тэгэхээр өмнө одоо хилцүүлгийн шатанд бол энэ нөөтийн системийг бол цогц системээр нь тогтолцоогоор нь бол авч үзэх ёстой гэдэг. Энэ талаар бол нэлээдгүй судалгаа шинжилгээ хийсэн. Мөн татвар төлөгчдийн саналыг авч нэгтгэж бол боловсруулсан. Яг тэр санал дээр бол бүх нийтээрээ одоо татвар төлөгч бай. Тэгээ бүх чөлөөлтүүдэд хүчингүй болгоё гэсэн энэ үндслэлтээр хийгдээд энэ заалт бол бас нэг заалт нь юу одоо төсөв дагаж бол орсон байна. Гэхдээ энийг дагаад нэлээд хэдэн зохицуултууд хийж энэ нөөтийн систем нь өөрөө ажиллахаар ийм тогтолцоо бол байсан. Тэгэхээр энэ дараагийн өргөн барьсан хуулиуд дээр тэр төслүүд маань тохиргоонууд нэгдэх тэр төслүүд маань бол татагдсан учраас энэ одоо засаг дээр ярьж байгаад ер нь бол олон тийм өөрчлөлтүүд орохгүйгээр төсөвтэй холбоотой цөөхөн өөрчлөлтүүдийг нэмэлт өөрчлөлтийг явуулъя. Татварын одоо цогц шинжилгээг бол дараа нь хийя гэдэг утгаар ярьсан. За энэ дээр бол бас нөөтийн босгыг бол харин оруулъя. Энэ нь бол одоо жижиг дунд бизнес эрхлэгчтэй энэ удаа бол бас тодорхой хэмжээний ад шаллаас бол багасгая гэдэг утгаар бол энэ асуудлыг оруулсан байгаа. За одоо хүчингү болж байгаа холбоотой дээр бол та бүхэн мэдж байгаа энэ одоо нөөтийн татвар бол хэрэглээний татвар буцаа олголт очиж байгаа энэ зүйл нь бол өндөр хэрэглээтэй цөөн хэсэгтэй буцаалтын дийлэх хэсэг нь бол ингээд очиод байгаа юм. Одоо бид нар 10 сарын 1-ээс 5% ингээд нөөтийн буцаалтыг ингээд олгох юм бол энэ урамшууллын одоо 75-аас 80% нь бол өндөр хэрэглээтэй 25% дээрээ л бол ингээд очихоор байгаа юм. Нэг талаар. Нөгөө талаар энэ нөөтийн босгочийн өөрөө 10 саяар бол сайн дурын нөөт төлөгч болох хэрэг нь бол нээлттэй байгаа шүү дээ. Энэ бол энэ одоо хөндөгдөөгүй явж байгаа гэсэн үг. Тэгэхээр бол нөөт төлөгчөөрөө ингээд суудхан төлөгчөөрөө ингээд үйл ажиллагаа цааш үргэлжлүүлье гэж байгаа байгууллагууд дээр бол энэ 10 сая бол хэвээрэн байгаа гэдгийг бас нэмж хэлье. Тэгээд та бүхэнд бидний тооцоолоор бол ингэж байгаа 700 мянган төгрөгнөөс бага орлоготой 83500 өрхийн хүнсний зардлынх нь бол 90 орчим хувийг нь бол махсуу гурил зэрэг нөөтөөс чөлөөлөгддөг бүтээгдэхүүн эзэлж байгаа юм. Тэгэхээр ийм 700 мянган төгрөгнөөс бага орлоготой өрхийн сар дунджаар нэг 37 мянган төгрөг буцаан олгож байхаар бол 2.1 сая төгрөгөөс дээш орлоготой өрхөд бол 137 мянган буцаалт олгохоор байгаа байхгүй юу. Тэгэхээр өндөр орлоготой хэсэгтээ 137 олгоод байдаг. 700 мянгаас бага орлоготой 37 мянгаар 3.7 дахин ийм өндөр буцаалт олохоор байгаад байгаа юм. Тэгэхээр энэ удаагийн засаг дээр бол ярьсан зүйл бол хэрэглээг нь дэмжих үү эсвэл одоо энэ хөдөлмөр эрхлэлтэд дэмжиж орлогыг нь хамгаалах уу гэдэг энэ сонголтын дээр л энэ хувилбарыг бол оруулсан байна. За нөөтийн буцаалт холбоотой асуудал төр чинь бид нар бол ерөөсөө сая төгрөгөөр л тогтоосон шүү дээ. Сая төгрөг хүртэл гэж яагаад тэр яхаар өндөр хэрэглээтэй иргэдийг дэмжиж байгаа гэдэг асуудал яриад байгаа юм бэ. Тэр чинь тэр даяар нь одоо ямар буцаалт хийх гэдэг байгаа ш. Харин тэр чинь дандаа л хэмжээтэй тавьсан шүү дээ. 500 мянга дээр 100%, сая төгрөг дээр 50%, тэрнээс дээш бол одоо хуучин байгаагаар 20% гэдэг. Тэгээд мөнгө байхгүй л гэдэг юм. Уг нь бол энэ чинь 28 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлэхээр хойшлуулсан болвол энэ
төсвийн орон зайч 28 онд л хангалттай харагдчих. Яг одоо энэ төсвийн үрийг харуул 38 их найд болцсон л байна. Гэдгээр л тооцоолж байгаа юм байна. 6 сарын дараа ингээд хуйлаа өөрчлөнө гэдээ орж иж болохгүй байхгүй. Яг зүгээр энэ сүмөрөө нэг юм дээр жоохон хуулийн өөрчлөлт хийжээвэл бид нар ядаж нэг урагшаага нэг алхдаг баймаар байна. 6 сарын өмнө нэг алхачаал 6 сарын дараа хойшоо 2 алхана гэж хуулийн төсөл оруулж иж болохгүй байхгүй. Тэгээ чимэд сүрэн 6 сарын дараа байр суурь чинь бас өөрчлөгддөг гэж бас байж болохгүй. Татврын бодлогыг та тэнцээ сангийн яам дээр ахалж байгаа бол татврын бодлого аль болох зөв болох талаас нь сүмөрөө өөрчлөлт хийгээ явах хэрэгтэй шүү дээ. Тэр дарга нартаа бас хилдэг байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд дараад нь сайд нар чи орж ирээ юу гэдэг вэ гэхээр их хурл тэр тооцоолоогүй төсөвт байхгүй мөнгө нэмсэн гэж ярьдаг. Их хурлууд төсөвт байгаа мөнгөөр л бид нар дэвтгэр цалингаа нэмсэн. Та нар харин очиод илүү мөнгө нэмсэн шүү дээ энэ засаг бол. Одоо юу гэж ярих вэ гэхээр энэ хоёр дарга одоо энэ байнгын хороо энэ хуулийг хүчинг болгоцсон юм аа л гэж дараа нь ярих юм байл шүү дээ. Санжаад орж сангийн гишүүний асуултанд хариулъя. Манай нөгөө хийсэн тооцоогоор ингэчээд байгаа. Бага дунд орлоготой ялангуяа бага орлоготой иргэдийн хувьд бол нийт нөгөө нэг орлогын хэмжээнд буцаагаал яг зарлага болж гарна. Тэгвэл одоо юу гэдэг нэг ойролцоогоор 700 сая төгрөг одоо сардаа зарцуулдаг үрх байлаа гэж бодъё. Тэгэхэд бол энэ одоо нийт 700 сая төгрөгнийхээ 90% нь махсуу, гурил, боловсрал, эрүүл мэнд гэдэг дандаа нөгөө нөөтгөө бараа хөдөлж авч чадсан. Тэр энэ хэсэг дээр бол ямар ч дэмжлэг болохгүй болчиход байна. Тэгэхээр бид бага дунд орлоготой өрх дээр бол илүү төсөв талаас нь өөрөөр хэлбэл энэ бага дунд орлоготой өрхийн маань гол орлого бас энэ хүмүүсийн хувьд бол цалин гол орлого биш байгаа даа. Тэтгэвэр халамж гол орлого байна. Энэ хэсэг дээр нь илүү төсвийн одоо чиглэлээр ажиллах зүйтэй байна гэдэг ийм агуулгаар бол бид харж ажиллана. Нөгөө талдаа бол бид нар нөгөө өргөн барьсан байгаа төсвийн хүрээний мэдээлэл дээр бол одоо орлого дотор энэ нөөтийн хуулийг бол бид нар буцаана гэж тооцоод орлогыг нь одоо ингээд тооцоо тавьчихсан байгаа. Энэ хууль маань одоо явахгүй болохоор нөгөө тэр орлого маань бас буурах болчоод саяны нөгөө бодлого маань засгийн барьж байгаа энэ бодлого маань яг эсрэгээр яваад илүү бид нар хэрэглээ талаас нь өрхөдөө дэмжих болчиход байгаа. Одоо бол бид нар бага дунтайгаа бол орлого талаас нь илүү дэмжье гэдэг ийм л агуулга явуулдаг. Гэхдээ өргөн барьсан нөөтийн нөгөө татврын багц хууль дээр чинь нөгөө нөөтийн хуулийн юуг нь харлаа л да. Тэгээ бид нар чинь бол нэлээд бас өмнө босруулсан байсан төсөл бол нэлээд урагшил реформын шин чанартай байсан байхгүй. Одоо хөрөнгө оруулалт хийвэл нөөтийн одоо юу вэ нөгөө үндсэн хөрөнгөт хөрөнгө оруулалт хийвэл нөөтийн шууд буцааж яахаар хасгалдуултын тооцоолъё. За гар дээрээс зарж байгааг бүгдийг нөөттэй дүнгэж тооцдог болъё. Тэр чинь бол нөгөө нэг малчид ч гэдэг юм ногоочид ямар нэгэн санхүүгийн өндөрлөл байх байхгүй. Тэгээ явж байгаа. Тэгээ тэр өөрчлөлтүүдэд та нар өөрсдөө татврын хуулиас асч хаяад тэгээ тэр юмнаас бүгднгээс нь буцъя гэдээ явчихж байгаа байхгүй. Уу яг шууд 27 онд хэрэгжүүлж чадахгүй ч гэсэн 28 он 29 он шат дараатаагаар бид нар хэрэгжүүлэх боломж байсан шүү дээ. Тэгээ наад зөвхөн мах сүүн дээр яриад байгаа байхгүй. Гэхдээ энэ чинь хүнсний үрхийн эргэлээ гэдэг нь маань им байна, тариа байна, одоо тэр шатхуун байна, түлш байна гэд зөндөөл юм байгаа шүү дээ. Зөвхөн мах сүүн ногоогоор дээр л авчиж байгаа байхгүй. Тэгснэ мах сүүн ногоогоор нөөтийн юунаас асч байгаа байхгүй.